За guys, энэ удаагийнхаа бичлэгээр Монгол улсаас Сингапур улс руу явхад үнэ өртгөө хувьд ямар болдог, дамжуул хямдхан байдгүй эсвэл шууд нислэгтэй явсах нь үнэ өртгөө хувьд илүү хямдхан байдаг гэдэг талаар бичлэг оруулахад бэлэн болсон байна. За ингээд бичлэг рүү орохын өмнө лайк болон subscribe бандарцгаарай guys. За ингээд бичлэг рүү орцгоё. За юуны төрөнд ер нь бол манай Монгол улсаас Сингапур улс бол шууд нислэг бол үлддэг. За тэр нь бол манай Miat компани бол байнгын ер нь бол өвлийн үйлрэлээр ер нь бол шууд нислэгүүдийг бол үлдчихдэг. За Miat-ийн нислэгийг шууд Miat-ийн вебсайтаас нэрвэдэ захиалах юм бол хоёр талдаа ингээд Улаанбаатараас Сингапур, за тэгээ Сингапуроос буцаад Улаанбаатар руу ирнэ. 2 сарын 24-нд яваад 2 сарын 3-нд ирэхээр ингээд тийг ер нь бол авах юм бол энэ маань бол хоёулаа шууд нислэг байгаа. За ингэх юм бол үнэ 2,287,500 төгрөгийн үнэтэй бол байх нэ. Хоёр талдаа шууд нислэг гэсэн үг. За ингэснээр бол та цаг хугацаа бол хэмнэх нь бол мэдээж тодорхой. За түүнээс гадна шууд Монголоос явбал ер нь бол жилийн бүхэл үйлрэл халуун байдаг. Тийм халуун орнд шууд очиж байгаа гэсэн үг. За шууд нислэгийн хувьд бол биднэрт бол ийм боломж байна. За бусдаар аялын компаниудад бол тодорхой хэмжээний бол тикетүүдийг бас Miat компани бол зардаг. За тэгвэл Вьетнам юм эсвэл Таиландтай харьцуулахад бол харьцангуй багыг зардаг. За тэгэхээр аялын компаниудаас ер нь авах боломж бол маш бага байдаг. За тэгвэл авахаар бол мэдээж ингэж 2,887,500 төгрөгөөр бол мэдээж та авахгүй. За багаар бодоход л 3,800, 3,900, за бараг л 4 сая төгрөг хүртэл ер нь үнээр бол хоёр талынхаа тикетийг бол авахаар байгаа шүү. За тэгэхээр хэрвээ та шууд нислэг сонирхож байгаа бол Miat-ийн өөрхөн вебсайтаар нь ороод нислэгээ захиалсан бол хамаагүй хямдхан таарнаа гэсэн шууд нислэгийн хувьд. За дамжиж нислэгийн бол ер нь ямар хөө байдлаар явах гэх юм бол мэдээж бид нар бол Бээжингээр дамжсан бол үеийн үед бол дандаа хямдхан багт байдаг. За тэгэхээр бид нар Улаанбаатар хотоос Бээжин рүү хоёр талынхаа нислэгээ явна гэсэн. За тэр нислэгийн хувьд бол манай Miat-ийн онгоц бол байгаад байгаа. За хоёр талдаа ниснэ 23 кг-ийн чин дамтай. За энэ маань үн маань хоёр талдаа нисгээд бол 753,300 төгрөгийн үнэтэй бол бид нар бол явах нэ. Улаанбаатараас Бээжин, Бээжингээс буцаад Улаанбаатартаа ирнэ гэсэн. За үүнийхээ дараа бидний авах ёстой тикет бол Бээжингээс Сингапурын чиглэлд хоёр талын тикет бас бид нэр авах ёстой. За Бээжингээс Сингапурын чиглэлд за тэгээд Сингапуроос буцаад Улаанбаатар руу ирэх чиглэлд ер нь бол хоёр төрлийн нисэх компани ер нь бол үйл ажиллагаа явуулдаг. За заримдаа бол 3 байж байгаа. Гэхдээ ихэвчлэн бол дандаа хоёр төрлийн компани нисдэг. За нэг нь бол энэ Singapore Airlines гэдэг Сингапурын бол нисэх компани нисдэг бол нөгөөх нь Air China буюу ер нь бол хятадтай хамгийн том гэж хэлж болох энэ нислэгийн компани бол Сингапур руу бол нислэг үлддэг. За ихэнх тохиолдолд энэ Singapore Airlines бол ер нь бол үнэтэй байдаг. За би ингээд хайсараагаад ер нь гайгүй үнэтэй сая 300-ыг нь олдсон боловч ер нь бол ихэвчлэн надад 2 сая гарсан үнэтэй байгаад байдаг шүү. Ийм сая 360 мянган төгрөгийн үнэтэй нислэгийн тикет бол ер нь бол ихэвчлэн хоорхон байдаг. Air China-гийн хувьд бол харин хаа очиж ийм хямдхан нислэгүүд бол ер нь их байдаг. За тэгэхээр ер нь явахтай айлуулах энэ Air China-г хайж олж авч явуул ер нь бол хамаагүй хэмнэлттэй байдаг. За үнийн хувьд бол хоёр талдаа сая 128,500 төгрөгийн үнэтэй бол нисэхнэ. Бээжингээс Сингапуроос буцаад Бээжин рүү ирэхэд. За тэгэхээр бид нэр энийг өмнөх 753,000 Улаанбаатараас Бээжин хүртэлх нислэг маань болохоор 300 төгрөгийн үнэтэй тикет байгаа. За үүн дээрээ нэмэх нь сая 128,500 төгрөгийг нэмнэ гэсэн. За инхээр нийлбэр дүнгийн хувьд бол сая 881,800 төгрөгийн үнэтэй болох нэ энэ дөрвөн нислэг маань. За энэ маань ямар маршруттай байх юм бэ гэвэл Улаанбаатараас Бээжин, Бээжингээс Сингапур, Сингапуроос Бээжин, за тэгмүүдээ Бээжингээс буцаад бид Монголд ирнэ гэсэн үг. Ингээд дөрвөн удаа ниснэ. За үнэ нь бол ингээд сая 881,800 төгрөгийн бол үнэтэй болох нь байна. За шууд нислэг хамгийн хямдханаар олж авах нь бол биднэрт бол Miat-ийн яг өөрхөн сайтаас ингэж тикет нь худалдаж авахаас өөр аргагүй гэсэн үг. За шууд нислэг маань бол 2,287,500 төгрөг байгаа. За тэгэхээр зөрүүн мөнгөний хувьд бол хэдүүлээ ямар гарахыг нь харцгаая. За зөрүүн мөнгөний хувьд бол 405,700 төгрөгийн зөрүү бол гарах нэ. Дамжиж нисвэл бид нэр бол 405,700 төгрөгийг бол хэвнэ гэсэн үг. За энийгээ бид нэг гэр бүлийн дундаж гишүүнд нэг 3 хүн явдаг байлаа гэж бодоход аав ээж хүүхэд 3 явдаг байлаа гэж бодоход 3 хүн явхад бол бид нар бол нэг ойролцоогоор сая 217,100 төгрөгийг бол хэмнэх нэ. За энэ мөнгөөр юу гэж болох юм бэ гэх юм бол юусэн та Сингапурт байх буудлаа бол энэ мөнгөөр бол зохицуулаад явчих болох байсан гэсэн үг. Хэмнэлтийн хувьд бол ийм баг өсөх. За үүнээс гадна хэрвээ таны хүүхэд ч юм уу та өөрөө танаа гэр бүл Бээжин хотыг үзэж байгааг бол Бээжингээр дамжиж нисэж байгаа учраас бас Бээжин бол үзэх боломжтой болчихноо гэсэн үг. За манад ер нь бол
2 сар гараад явж байна. За 2 сар гарцсан үед бол Бээжинд цаг агарын хувьд бол ализины нэмгэлэн урдсан байдаг. Гэхдээ дөнгөж нэмэх 2-3 градустай байгаа гэсэн үг. Гэхдээ бас тийм ч дулаахан бол биш. За тэгвэл яг энэ явах үеэр бүр энэ 2 сарын сүүлээр болоод ирэхэд бол Бээжин бол нэлээд ер нь бол дулаахан болчихно. Яг хавар намрын өвстэй очоод Бээжин үзэхэд бол ямар ч асуудалгүй болчдөг. За тэгэхээр бас Бээжин үзэхэд бол асуудалгүй гэсэн үг. Хэрвээ та дамжиж нэмсэх юм бол замаараа Бээжин үзээд дараа нь Сингапурыг үзчихэд буцаад ирнэ гэсэн үг. Эслэгийн хувьд бол хамаагүй хямдхан илүү гарсан мөнгөөр бол Бээжин дэх болон Сингапур дахь буудлаа бол хангалттай та авч чаднаа. Ер нь бол тэнд нэг 5-5 хоног гэхэд 5-5 хоногийн буудлын мөнгө ч юм бол ер нь бол энэ хэмнсэн сая 217,100 төгрөгөөсөө бол гараад ирэх боломжтой. За яг та илүү үнэтэй буудалд орох юм бол мэдээж дээр нь бага зэргийн мөнгө бол нэмэх шаардлага бол үүснэ гэсэн үг. За тэгэхээр энэ удаагийн бичлэг маань бол аль нь хямдхан тэгээд аль нь одоо илүү боломжтой байх талаар бол ярьлаа. За ингээд энэ удаагийн бичлэг маань бол дуусч байна. Лайк болон subscribe-анд дарцгаарай guys. За дараагийн бичлэгээр уулзцгаая.